Монгол Улсын их хурлаас хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон эрүүгийн хууль, зөрчлийн тухай хууль нь хүүхдийн эрх хамгаалалтай холбоотой бүлэг, зүйл, заалтыг тусган баталсан хэдий ч хуулийн хэрэгжилтийг хангах ажил төдийлөн хангалтгүй байгаагаас хүүхдийн эрх зөрчигдөх, гэмт хэргийн улмаас хохирох байдал буурахгүй байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээгээр сүүлийн 3 жилд гэмт хэрэгт 5043 хүүхэд өртөж, хохирон 3378 хүүхэд холбогджээ. Нийслэлийн хэмжээнд 2020 оны эхний 9 сард хүүхэд оролцсон гэмт хэрэг 341 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.8%-аар буурч, гэмт хэргийн улмаас 518 хүүхэд хохирсон нь өмнөх оны мөн үеэс 37.8%-аар буурсан үзүүлэлттэй байгаа ч хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөн хохирох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж, олон нийтийн цахим сүлжээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлэл дагуулсаар байна. Нийслэлийн хэмжээнд хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл 27880 бүртгэгдэж, үүнээс хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн 3073 дуудлага бүртгэгджээ. Хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа нь эцэг эхийн хараа хяналтцал, гэр бүлийн тогтворгүй байдал, салалт, архитын согтууралт, хувь хүний ёс суртахууны төлөвшөл, ухамсарын доголдол, иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг зэрэгээс гадна хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулах зэрэг шалтгаанаас үүдэн гардаг байна. Хүүхдийн эрхийг хамгаалахад иргэн, аж ахуйн нэгж байгууллага, бүх шатны байгууллагын оролцоо, үүрэг хариуцлага энэ чухал бөгөөд хор уршийг мэдээлэх, таниулах, олон нийтэд ойлгуулах нь чухал ач холбогдолтой юм а. Хүүхдийн хүчирхийлэл өдрөөс өдөрт мөн байнга үргэлжилж байгаа, нийгэм түгшээж байгаа энэ гэмт хэргийн нийгмийн нэг пар бараан сүүдэр болсон гэж ойлгож болно. Тэгэхээр бид үүнийг яаж заслан зогсоох вэ? Бид үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэвэл насанд хүрсэн иргэд болгон аав нар, ээж нар, асран хамгаалагч нар, эмээнэр, өвөөнөр бүгдээрээ үр хүүхдийнхээ өмнө үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гэр бүл төлөвлөлт манай залуучуудын дунд зохион байгуулахад гэр бүл төлөвлөлтөд маш сайн төлөвлөж байх шаардлагатай байна. Юуны тухайд түрээгөө 1 сар, 2 сар, 3 сар танилцчаад гэр хоорондоо суучдаг. Мөн юуны тухайд төдөөгөө гэр бүлийн төлөвлөөгөө, зам бүлийн төлөвлөөгөөж үр хүүхдтэй болчдаг. Үүнээсээ болоод хоёр өөр орчинд өссөн тухайн иргэд маань бяцхан зүйлээс, жижиг зүйлээс хоорондоо маргалдах, муудалцах, улмаар хүүхэд өнчрөх, гэр бүл салалтын нэг шалтгаан суурь болох асуудлууд бол мэрсээр бол тулгарч байна. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн цагдаагийн удирдах газрын хүүхдийг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хэлтэс Show Mongolia Digital Media болон Монгол Савт клубүүд хамтран автынхан хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэж байна нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан юм. Гэгээ хүсээ гэрэл наран игчим бяцхан гүнж минь надаа баяр баясаа солонгоор гэрэлтэй бидний ертөнцийн сайн мэцхан эрхэм хотын залуусаа тэгээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд авт клубүүд энэ чи айгүй олон клубүүд нэгдсэн байна. Хамтдаа эхнээс энэ клубүүдийн админуудтай болон ер нь бол эднийг санаачлахад бас өөрсдөө бас ингэ цаг зав зориулж байгаа залуучуудтай очиж хамтдаа ярилцъя гэж бодож чинь. Тэгээд хамтдаа очиж эхнээсээ ярилцъя. Энд чинь ер нь бол Prus Alpha гэдэг клуб байна. Тэгээд энэ тийм админ тийчээ ах шиг байна. Хамтдаа яваарай. Сайн байна. Өглөөний минь. Өглөөний минь. Бид нар яг эн чинь юу болоод байгааг бас та нар хэрхэн яаж нэгдсэнийг бас мэдхээр
бас хамтдаа бас яриа өөр авахар ирлээ л дээ. Өнөөдөр бас автоклубуд нэгдээд хүүхдийн хүчирхийллийн эсрэг аянд нэгдээд 6-7 клубуд байна уу да. Тэгээд ямар ч тач өнөөдөр нэг нийгэмд бас нэг зөв үлгэрд бараал мессежийг хүргээ те. Хүүхдүүдийн одоо томчуудын хүүхдүүд тавих одоо хандлагыг анхаарал халамжийг бас нэмэгдүүлэх тал дээрээс ажиллах иймэрхүү журамтал ер нь явж байна. Бидний хувьд нэгдэж байгаа зүгээр ихний нэг алхмууд. Тиймээс мэдээж хүн болгон дор бүр өөрсдөө чадах зүйлсээр нэгдээсэ гэж хүсэж уриалж байна. Тэгээд хамтдаа дараагийн клуб руу явж ярилцах авъя. Баярлалаа. За сайн бацгано. За сайн байна уу. За энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргье. Үнэхээр сайхан өдөр байна. За ямар клубээс тэгээд юунд ирчвэ гэдгийг ба хэлээд өгч төхөө. За манайх Монгол Ромеон Brotherhood клуб байна. Бид нэр ерөөхдөө ийм сайн үйлсийн юмд бол оролцсон. Тэгээ манайх яг энэ тал дээр бид нар бас дуу хоолой болж манайх манлайлаа оролцсноо гэж хэлмээр байна. Тэгээ манай клубийнхан бол нэг зүрхтэй нэг амьтай. Тэгээ клубийнхандаа амжилт хүсье. За маш их баярлалаа. Амжилт хүсье. Тэгээ таны гэр бүлч гэсэн аж аргал хүсье. За баярлалаа. За баярлалаа. За дараагийн өөр клубуд бас зөндөө байгаа маань. Тэгээд сая дөнгөж ихний хоёроор нь орлоо. Тэгээд дараагийн тийшээга Aqua байна. Тийшээ RX Lexus RX байгаа юм байна. Тэгээд энэ ч бас Plus 20 бас нэг клубын нэртэй байгаа маань. Ийцсэн тэр Aqua руу хамтдаа очисоо тэгүү. За тийшээ явцгаая. Харж байвал айгүй идэвхтэй ирч хүчтэй залуучууд байна. За сайн байна уу? Сайн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд танах ямар клуб блэ? Ер нь бол яг юунд нэгдэж байгаа вэ гэдгийг гоё надаа гоё танилцуулж өгөөч. За манайх одоо Royal Aqua гэдэг ер нь дандаа Aqua машины клуб байгаа. Тэгээд одоо өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн эсрэг аян ард иргэдэд одоо таньж мэдүүлэх те сүүлийн үед одоо маш их хүүхдийн эсрэг хүчирхийлэл аягүй их гарч байгаа учраас тэрний эсрэг одоо ард иргэдэд бас тодорхой хэмжээний мэдээлэл өгөх зорилгоор бид ингээд автоклубуд нэгдээд үйл ажиллагаанд оролцож байна өнөөдөр. Ер нь хүүхдийн хүчирхийллийн эсрэг та ер нь ямар байр суурьтай одоо ер нь таны хандлага ямар хөө байдаг вэ? Бидний одоо ирээдүйн болсон хойч болсон хүүхдүүдээ бас сайн сайхан байхыг л хүсэн. Сайн хүмүүцэн хүүхдүүдээ л том болсон сайн хүмүүс л болдог байхгүй. Тийм болохоор хүүхдүүдийг ер нь бол сайн тал руу хөгжүүлэх талаас нь ер нь бол өөрөө хүсэл эрмэлзэлтэй байдаг. За баярлалаа. Удахгүй л. За баярлалаа амжилт хүсье. За баярлалаа амжилт хүсье. За тэгээд одоо энэ ч Плюс яг ямар нэртэй клуб байсан бэ? За хаад ийш яваад үзэтгэв. Манайх Монголская клуб байгаа. Энэ үйл ажиллагааг яг юу яасан? Өрөөлж одоо зохион байгуулж байгаа клуб байгаа. Тэгээ нааг Тэмүүлэн гэдэг. Тэгээ ирээдүйн хойч үеийнхаа хүүхдүүдийнхаа төлөө энэ арга хэмжээг залуус бид нэгдэж хийж байгаа. За баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. За хамтдаа дараагийн клуб руу явцгаая. Тэр VIP zone гэдэг клуб байна. За сайн байна уу? Сайн байна. Энэ өдөр мэдээ. Энэ өдөр мэдээ. Айх нартай өглөө шүү. Тийм гоё шүү. Баяр Стефанага хаваацсан. За тэгээд ямар ч байсан та хоёртаа бас энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тий, манай бүх гишүүд ерөнхийдөө хүрээд ирсэн. Танах ямар клуб блэ? Тэгээд яг юунд нэгдэж байгаа гэдгийг та нэг богино гэдэг үл. Манайх VIP zone гэдэг ерөнхийдөө автомашин
сонирхтын клуб байгаа. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг юу хийж чадж байна гэхлээр ерөнхийдөө аль болох гэр бүлийн уур амьсгалаа баттай байлгах нь хамгийн чухал гэж ойлгож байгаа. За тэгэхээр мэдээж гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр аав ээжүүд эцэгчүүд салж байгаа одоо гэр бүлийн салалт байна. Мэдээж яах гэж гэр бүл болсон юм бэ? Тэр үр хүүхдийг мэдээж хайрлах гэж гэр бүл болсон. Тэгэхээр миний хувьд л авдаг зөвхөн хүүхдүүдийг баясгадаг, хүүхдүүдийг баярлуулдаг хувь хүний үүднээс бол гэр бүл нэгдсэн бол тэгэл насаараа сайхан амьдраач тээ. За нийт эцэг эхчүүдтэй хүүхдийн төлөө дуу хоолой нэгтгэж гэр бүлийнхээ уур амьсгал болсон хүүхдүүдтэй илүү их ад жаргалыг хүсэж байгаасай л гэж ерөөдөө. Тэгээ цаашдаа ерөөдөө өвчин зовлонгоо гэр бүл салт байхгүйгээр Монгол улсынхаа төлөө илүү ихийг хөгжүүлцгээе. За маш гоё уриалга байна. Тэгэхээр гэр бүл салахгүй байгаасаа гэж уриалж байна. Тэгээд хамтдаа залуучуудаа дор бүрний анхаараа дор бүрний өөрсдөө хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцээ. Тэгээд таны эргэн тойронд хин нэгэн хүн хүүхэд хүчирхийлж ивэл та очиж яз таслан зогсоогоосаа эсвэл та бити тэр хүчирхийлэгч нь байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр хамтдаа дараагийн тэр клуб руу явцгаая гэх үү. Тэжээ маш олон бас энэ чи маш олон клубуд байгаа ч тэжээ одоо нэг хамгийн сүүлийн клуб нь үлдсэн байна. Тэгээ хамтдаа жишээ яваад сэтгэлийн сонсцгоё. Маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Та хэд ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. За хамтдаа дараагийн клуб явцгаая. За тэгээд та бүхэн өвдөө нэмээд үгүй. Тэгээд та ямар клуб билээ? Ер нь энэгүй анх хэмжээ хэрхэн сонсоод яаж нэгдсэн бэ гэдгийг яцаж өгөхгүй. Манайх Lexus RX Harrier Luxury Club гэдэг клуб байгаа. Дэлхийд угаасаа хайрлагдах гэж л ирсэн хүүхдтэй хайрлагдах ч ёстой. Тэгээд тэрийг одоо энэ эцгийн ухамсаргүй үйлдэлтэй энэ нийгмийн юм хариуцлагагүй байдлаас болоод маш олон хүүхдүүд үнчирч байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна. Тэгээд жаргах ёстой хүүхдүүд маань жаргаж чадахгүй байна. Улс орондоо сайн үсийг бүтээсэн, одоо сайхан үсийг бүтээсэн тийм иргэн болгон одоо хүмүүжүүлэх ёстой л доо. Тэгтэл тэгж чадахгүй ингээд хүүхдүүдээ хар багаас нь зовоогоод ингээд явж байгаа нь бол маш их харамсалтай байдаг. Тэгээд авто клубуд бас өөрсдийнхөө дуу хоолойг нэгтгэхэд энүүгээрээ бас нийгэмдээ тодорхой хэмжээний бас нэг юм тохиол өгөх те хүүхдээ хайрлах ёстой шүү гэдэг юм санамжийг өгж байгаа гэдгээрээ энэ аян бол бас үр өгөөчтэй л гэж үзэж байгаа. Бид нар яг хуу клубийнхаа хувьд 20-30 машинтай цуваа мууж явж үзсэн л те. Тэгэхэд одоо өнөөдөр 5-6-7 шоу те клубуд нэгдээд ингээд 60-70 машин явна гэдэг бол бас айгүй том сүртэй цуваа. Энүүгээрээ бид нарт бас нийгэмд тодорхой хэмжээний дохио өгнө гэж итгэж байна. Хүн болгоны үзэл бодол өөр, хүн болгоны хандлага өөр. Тэгэхээр та ч гэсэн бас дор бүрнээ танаас гарч болох таны хариуцлага, таны үүрэг хариуцлага одоо юу юм бэ? Та тэр болгоныг ухамсарлаад дор бүрнээ одоо тухайн асуудлуудыг шийдээсэй гэж хүсэж байна. Тэгээд хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа зогсцгоё. Тэгээд далайлагч миний би энэ өдөр хүүхдийн хүчирхийллийн эсрэг энэ бас клубүүдтэй нэгдээд хүрэлцэн ирээд тэгээд та бүхэнтэйгээ ингэ нэгдэж байна. Маш их баярлалаа. Удахгүй бас дараагийн арга хэмжээгээр өргөжлөлөө уулзцгаая. Маш их баярлалаа. Удахгүй уулзъя. Гэгээ хүсээ гэрэл нарам эгчим бяцхан гүнж минь надаа баяр баясаа солонгоор гэрэлтэж бид
Бидний ертөнцийг инээмсэглэл. За өнөөдрийн арга хэмжээг бол бас Эерэг 900 төрийн бас байгууллага маань санаачлаа. Цагдаа бол хамтран оролцооч игээд хүсэл тавьсан энэ арга хэмжээнд бас цаг үе олсон иргэдэд хэрэгтэй мэдээллийг хүргэх. За тэр тусмаа хүүхдийн хүчирхийллийн эсрэг залуучууд маань төрийн бас байгууллагууд маань нэгдэж дуу хоолойгоо өргөж аваад цагдаа байгууллага зүгээс талархаж байна. За өнөөдрийн арга хэмжээг бол ихэвчлэн автоклубүүд маань нэгдсэн байна. Нийтдээ 8 автоклуб нэгтгэхэд Монгол автоклуб маань бол зохион байгуулад энэ арга хэмжээнд одоо бол автомашины цуваа маань гарах гэж байна. За ингээд цувааны хамгаалтын цагдаа байгууллага болон 108 хүүхдийн хамгаалах байрныхан маань бас хамтран ажиллаж байна. За энэ арга хэмжээний хүрээнд бид нар цуваа буцаж ирэхээр энэ цэцэрлэг төрөлн дээр иргэддээ бас мэдээлэл өгөх. За хүүхд ихэвчлэн ямар байдлаар эрх нь хохирдгийг, хүүхдийг эрхийг хамгаалах чиглэлээр насан туршид эцэг эхчүүд асран хамгаалагч бид юуг хийх вэ, юун дээр анхаарах вэ гэдэг тал дээр бас сэтгэл зүйн болон бос төрлийн зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлээр цагдаа байгууллага болон 108 маань хамтран ажиллах байна. Хүүхд маань хамгийн ихний ээлжинд бол ахуй орчинд буюу гэр бүлийн орчинд бол эцэгхийн хараа хяналт сулаас болдог ч юм ахуй осол гэмтэл төртөж гэмтдэг. За цаашлуу сургуулийн орчинд бас гэмтэж бэртэж байна. За хамгийн ихээр бол гудамж талбайд гэмтрэг халдлагад бол өртөж байна. За хамгийн бас харамсалтай тоо бол бэлгийн хүчирхийлэлт ба насны өсвөр насны хүүхдүүд маань өртөж байгаа нь бас харамсалтай тохиолдол байдаг. Тэгэхээр бид алхам тутамдаа бас хүүхдийн хамгаалах чиглэлээр ажиллах илүү анхаарлаа нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдгийг харуулж байна. Хамгийн ихний ээлжинд маань хүүхдүүд маань гэр бүлээсээ төлөвшлийг авдаг. Гэр бүлд хамгийн аюулгүй байдал байх ёстой. За гэвч зарим эцэг хасран хамгаалагчийн хувьд бол бас хүмүүжлийн буруу арга хэлбэрийг хэрэгэлдэг байна. Хүүхдийг хашраах, залхаан цэрлүүлэх. За хүүхдийн хажууд архитан согтурах тохиолдол. За хүүхдийн хажууд маргалдаж, муудалцах гэдэг юм. Энэ тохиолдлоор бол хүүхдийн эрх зөрчиж идэг. Гэр бүлийн хүчирхийлэл бол зөвхөн эхнэр нөхрийн хооронд харилцаа биш. Энэ маргаан үүссэн тохиол хүүхд хүртэл давхар хохирж идэг гэдгийг анхаарах шаардлагатай. За цаашлаад анхаарал халамжлал байснаас хүүхд
мэдгүй зүйлээ оролдож үзэх. За магадгүй ахуй хэрэглээ нэг газ хэрэглэх, цахим донтолтод өртөгч гэдэг юм уу. Анхаарал халамжуулснаас үүдээд хүүхдээ ирэхээс шүүл зөрчигдөж байгаа тохиолдлууд байдаг. Тэгэхээр бид нар хамгийн ихний ээлжинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэртээ юунд өртөж болох вэ гэдгийг бас анхаарах, тог цахилгааны ил утас байна уу, цонх маань хэдэн давхурд байрлаж байгаа үйлээ хамгаалтын төмрийг хаана байрлуулах уу гэдэл алхам дотроноос аюулгүй байдлыг хангах чиглэлээр бол анхаарлаа дэвшүүлэх хэрэгтэй. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхдийн тусламж ус 108 нь 2014 онд үүсгэн байгуулагдаад хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх мэдээллийг 24 цагийн турш 108 гэсэн дугаараар үн төлбөргүйгээр одоо 0-18 насны хүүхдийн эрхийн зөрчлийн мэдээлэл хүлээж авдаг. За хүүхд хамгааллын хариу үйлчилгээнд холбоон зуучдаг, зөвлөгөө мэдээлэлээр хангадаг. За яаралтай хүүхдээ хамгаалагдах шаардлагатай хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлагдах шаардлагатай нөхцөл байдалд бол төр хамгаалах байранд хүүхдийг хүлээн авдаг. За 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд дуудлага мэдээлэл хүлээж аваад хүүхд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлдэг ийм байгууллага байгаа. За өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн эсрэг ийм хөтөлбөр болж байгаа. Энэ дээр манай байгууллагын зүгээс одоо ажилчтайгаа хамт ирээд ингээ оролцож байгаа. Ер нь бол Монгол улсын хэмжээнд гэлтгүй дэлхийн нийтэд хүүхэд өөрөө өөрийгөө хамгаалах бүрэн чадамжгүй тийм ээ насанд хүрсэн хүмүүсээс хамааралтай байдаг учраас хүүхд эрхийн зөрчил дуудлага мэдээллийг цаг алдалгүйгээр холбогдох байгууллагуудад мэдээллийг нь өгснөөр хүүхэд одоо үл хайхрах хүчирхийллээс ахуулаад бусад хэлбэрийн бүх хүчирхийллээс үржин сэргийлэх тийм ээ эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой байдаг юм шүү. Тэгэхээр ард иргэд маань одоо хаанч тийм ээ ямар ч орчинд хүүхэд хамгаалагдах хэрэгтэй буруу зүйл хийсэн гэд шийтгүүлэх тийм ээ ийм одоо ямар ч үндэс нөхцөлгүй юм шүү. Тийм учраас өөрийн гэлтгүй өрөөлийн бусад хүүхдүүдийг ч гэсэн хүчирхийллээс хамгаалаад мэдээллийг цаг алдалгүй өгж байгаарэ гэж уриалмаар байна. Миний охин тансаггүй тамины хилж. Миний охин таньжсэн топон басанч. Миний охин тасаж яваад цэцгэнген. Миний охин сүлийн модон цэцгсийг хамгаалаа. Сүдэр ботоса 저가 залуучуудаа маш баярлалаа. Бид нар өөрсдөө бас гэр бүлээ энэ хашаанаас гараад гэртээ очиж үлгэр дуурайл байх хүмүүс. Тэм учраас та бүхэн бас яг өөрсдөө хүүхдүүдтэй бас үлгэр дуурайл үзүүлнэ гэж хэлж байна. Одоо ингээд энэхүү цагийг нээж энийг 90 төрийн бус байгууллагын тэргүүн та бүхнээс үг хэлэх болно. За энд хүрэлцэн ирсэн нийт авто клубын удирдлагууд гишүүдтэй баярлалаа. Манайхаар зохион байгуулж байгаа үйл ажиллагаа болгоныг дэмжиж оролцдог та бүхэндээ би баярлж байгаа шүү. Тэгээд өнөөдрийн энэ ажил дээр би бол маш их сэтгэл өндөр байна. Ялангуяа энэ хүүхэд гэдэг бол бидний хувьд маш нандин зүйл байх ёстой, маш эрхэм зүйл байх ёстой. Гэтэл ингээд цаашил ухангууд амар бараа мэдээ сонсогддог, муухай мэдээллүүд ингээд цацагддаг тийм. Энэ ойлгон дээр ингээд сэтгэл зүрх өвдөж явдаг. Тэрэн дээрээ ингээд Монгол Улсын админ бид хоёр ерөнхийдөө хамтраад ингээд энэ өдрийг үн үйл ажиллагаа зохион байгуулж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд өнөөдрийн энэ үйл ажиллагаа энэ зүгээр ингээд цуглараад хин нэгэн байх биш. Энэ цаашаага түгээд хүн болгон энэнд өөрийнх нь дуу хоолойг нэгтгэхээс бидний зүгээр авто клубүүдийн хэмжээнд ингээд яригдаад өнгөрдөг биш те. Эннээс цааш явж жолооч болгон хүүхэдтэй байгаа. Ойр орчиндоо ингээд энэ зүйлийн талаар хүүхэд хамгаалал тал дээр тэгээ хүүхдийн хүчирхийллийн эсрэг зогсох тал дээр ингээд дуу хоолойгоо өргөөд нөлөөлөгч байгаасай гэж би хүсэж байгаамаа. Энэ үйл ажиллагааны гол зорилго ер нь бол ийм шүү. Тэгээд та бүхэн энэ дээр цаашаага ингэж урсгаж өгөөрэй. Бид нар эхлэлийн тавилаа цаашаага клубийн гишүүн болгон руу ингэж урсгаж өгөөрэй гэж хүсэж байна та бүхнээсээ.
анхаарал харахуун шүүмжлэж байхаар нэг хэсэг хаахад үзээд энэ одоо аавуудын төлөвлөлт таад өгөндөө бостой хэл басаагаараа бостой хэлж ойлгуулаад ойлгуулаараа марны гэрэл хүүхэд насыг цэцэг шиг анхааралыг наашлах цагийн замыг товчлон цэнглийн дугаан өргөе газрын хаан хүүхдийн хүслийг гал шиг эндэдэг хүний орчлон жаргалын булаг хүүхэд насаа харалыг танд энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд өнөөдрийн энэ үйл ажиллагааг дэмжиж оролцож байгаа ингээд нийслэлийн цагдаагийн албаныханд баярлалаа. Тэгээд өнөөдрийн сэтгэлдээ бас хуваалцааж дээрээс нь энэ хүүхэд хамгаалалт дээр танай байгууллагаас ямар хөө ажил хийгддэг энэ талаар бас ярьж өгөөч. За Монгол улсын 3 сая 200 мянган хүнээс одоо 3.1 нь буюу 1 сая 200 мянган хүүхдүүд байдаг. Тэгэхээр Монгол улс өөрөө залуучуудын орн байна. Монгол улс өөрөө хүүхдийн орн гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн төлөө үүрэг хүлээсэн бүх байгууллагууд байдаг. Үүрэг хүлээгээгүй нэг ч насанд хүрсэн гишүүн, насанд хүрсэн хүн гэж байх ёсгүй л дээ. Тэгэхээр хүчирхийллийг үл твчих хандлагыг нийгэмд бий болгох нь хамгийн чухал байгаа юм. Төрийн болон төрийн бос байгууллагууд нийлээд олон төрлийн ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа. Хүүхдийн хүчирхийллийг үл твчих хандлагыг нийгэм төлөвшүүлэхийн төлөө энэ олон залуучууд маань сайн дураараа нэгдэн зохион байгуулалтанд ороод энэхүү автоэдлийн цувааг үүсгэж өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулж байгаагаар онцлог байна. Тэгээд нийслэлийн цагдаагийн удирдах газраас энэхүү одоо автомашины клубүүдийн энэхүү үйл ажиллагааг бол дэмжин хамтран оролцож байна. Ер нь энэ чиглэлийн арга хэмжээ бол маш одоо хүндрэлтэй шүү дээ. Автомашинаар цуваа үүсгэж Улаанбаатар хотын энэ их төвжирэлтэй замаар явна гэдэг маань энэ дээр манай бас тээврийн цагдаагийн хамт олон маань дэмжиж оролцлоо. Тал талаасаа бүгдээр өндөр зохион байгуулалтаагаар зохион байгуулж байгаа болохоор дэмжлэг сайтай байна. Ерөөсөө хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэдэг маань өөрөө бас автосол өөрөө орчдөг байхгүй юу? Тэгэхээр манай автоэврийн нэг машин унж байгаа зорчигч нар манай жолооч нар маань бүгдээрээ бас хүүхдийн сайн сайхны төлөө зөвхөн бид нар нөгөө өөрийнхөө хүүхдийг анхаарал байдаг. Гэтэл одоо бусдын хүүхдийн сайн сайхны төлөө бүгдээрээ нэгдэж бүгдээрээ хамтарч замын хөдөлгөөндөө соёлтой зөв оролцож байхгүй бол ганцхан миний хүүхэд бий болж байвал бус нь хамаагүй гэсэн үзэл бодлоор амиа бодож одоо альва асуудалд хандах маань ирээдүйд өөрийнх нь хүүхдийн эсрэг өөрийнх нь хүүхдийн аюул бас тулгарч болзошгүй байгаа учраас байдгийм аа. Тийм учраас бас манай бас жолооч нар маань бас энэ дээр бас маш сайн анхаарч тийм үү замын хөдөлгөөнд бас соёлтой оролцох хэрэгтэй байна. Өдөрт бол тодорхой хэмжээний тоогоор бол хүүхэд бол зам төрийн осолд өртөж байгаа харамсалтай тоо мэдээ бол гардаг л да. Энэ дээр бол бас манай автоклубүүд бол нэгдэж одоо энэхүү аяныг бол зохион байгуулж жолооч нартаа бас уриалга гаргаж байгаад бол бас талархалтай байна. За нөгөө манай цоо үсгэж явсан автоклубын маань төлөөлөгч нар энэхүү тайзнаа бас гарч ирсэн байна. Бүгдээ алга ташлахаар угтаад авчи. Гоё байна. Тэгээд өнөөдрийн энэ үйл ажиллагааг эхлүүлэхэд бас хэсэгхэн барьж ирсэн бяцхан хүүхдүүдтэй бас бүгдээ дахин баяр хүргэсэн зүйтэй байна. За тэгээд манайхан төлөөлөлтөөс бас үг хэлээд явчихвал тийм үү? Энэхүү хүүхдийн хүчирхийллийн эсрэг аянд нэгдэж байгаад баяртай байна. Тэгээд та бүхэндээ бас дараагийн үйл ажиллагаанд хамтран оролцохыг хүсэж байна. Тэгээд энэхүү арга хэмжээнд одоо бүгдээрээ оролцож байгаад маш их баяртай. Бүгдээрээ чадах зүйлээрээ бүгдээрээ нэгдээд хүүхдийн төлөө заа гэж хэлцгээе. Цаг зав зарцуулаад ирсэн та нартай баярлалаа. Энэ удаад ингээд автоклубуудын нийлээд нийгэмдээ чиглэсэн бас юм том арга хэмжээнд хамтдаа оролцож чадаад маш их баяртай байна. Энэхүү үйл ажиллагаанд хамтдаа оролцсонд гүнээ талархаж байна. Тэгээ манай Romeo Brotherhood клуб маань юм нийгмийн сайн үйлсийн энэхүү чиглэлийн ажилд бид нар нээлттэй оролцох болно. Бид нар үргэлж дэмжиж оролцох болно гэдгийг та бүхэн хэлмээр байна. Тэгээ та бүхний ажил үйлсэд өндөрөөс өндөр амжилт хүсье. Хамгийн гол нь бас алтан шар зам чинь үлзийтэй байх болтугай. Одоо манай клубын байгууллагад нэг жилийн хугацаанд энэ одоо бараг 6-7 дахь үйл ажиллагаа болж байна. Одоо клубүүдтэйгээ нэгдээд хамтарсан үйл ажиллагаанд оролцож байна. Ингээд бүх хүүхдүүдтэй аз жаргал хэрэглэх сайн сайхан хүсье. За манай клуб манай ерөнхийдөө үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа ч гэсэн анхны энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа бас та бүхэнд баярлсан талархснаа илэрхийлж байна. Манай клуб нь одоо ингээд үүсгэн байгуулагдаад 5 жил болж байгаа. Монгол нэртэй клуб байгаа. Энэ дан ганц машин гэлтгүй нийгмийн хэрэг хандлагатай болохын тулд биднээс ингээд зорж ажилладаг. Өнөөдрийн үйл ажиллагаанд ингээд бусад клубийнхан нэгдэж оролцож байгаад бас талархлаа илэрхийлээ. За баярлалаа. Ямар гоё юм бэ. Ингээд тэгээ автоклубүүдийн админууд маань өөрсдөө чин сэтгэлээсээ ингээд энэ үйл ажиллагаанд нэгдэж байгаад маш их баяртай байна.
Тэгээ одоо цаашдаа маш олон ийм үйл ажиллагаанууд дээр энэ админууд маань бас идэвхтэй оролцох, дээрээс нь маш олон гишүүд, маш олон тийм ээ энэ группууд нэгдэх байхаа гэж би бодож байна. Тэгээ өнөөдөр энд бас чин сэтгэлээс хүрэлцэж ирж орж ирсэн эдгээр сайхан залуучуудаа бүгдээр алга ташаа баяр хүргэчихье. За одоо тэгээд та бүхнийхээ өмнө 108 хүүхдийн тусламжийн утасны хамт олонны төлөөллийг хүндэтгэн өрье. За өдөрт дунджаар 400-аас 600 орчим хүүхдийн зөвшлийн дуудлага мэдээлэл ирээ зөвлөгөө мэдээлэл өгдөг, хүүхдүүдийг сонсдог, хүүхдүүдийн дуу хоолой болж одоо өдөр хүртэл ингэж ажиллаж байгаа. За энэхүү үйл ажиллагаанд хамтран хүүхдүүдийн дуу хоолой болон бидэнтэй ингэж нэгдэж хүүхд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа залуучууд та бүхэндээ цаашдын ажил үйлс нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд манайха хажуу айлхгүй, дээд айлхгүй, доод айлхгүй тийм ээ. Янз бүрийн хизээч ямар ч нөхцөлд хэрвээ янз бүрийн хүчирхийлэл хүүхдтэй холбоотой асуудал гарвал заавал 108-д холбогдож байгаараа гэж хэлмээр байна. Тийм ээ. Бидний хүүхд биш ч гэсэн ирээдүйд Монгол улсын ирээдүйн учраас энэ утастай заавал манайхан бас хараалтай холбоотой хамтарч ажиллаарай гэж хэлмээр байна. За тэгээ Монгол улсын хүрээнд тийм ээ бүх хүүхдүүдийн энэ аюулгүй байдлын төлөө ингэж утасхаа сууж байгаа энэ 108-ийн хамт олон бүгдээ чин сэтгэлээсээ тэгээ баяр хүргэж. За энэ хүүхдүүд гараад ирээ алга ташлаа. Тэгээ хүсээ гэрэл нарам Игчим бяцхан гүнж минь надаа Баяр баясаа солонгор гэр Нэр хэмээлээ Амирлан айлын ганц доороо дүүтэй юу дээрээ их жахтай юу Дээрээ их жахтай доороо дүүтэй Зөө дөрөв хүүхдтэй айлын хүүхдтэй шүү дээ. За чи аав ээжигээ гэр бүлийнхнийгээ ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Аз жаргалтай байгаасаа. За аз жаргалтай байгаасаа бидний ирээдүйд бидний бүгдийн аз жаргалтай байгаасаа гэж хүсдэг юм байна. Манайха баяр хүргэе. За нэг юм битээ арай том юм байна. Маргад одоо өнөөдөр ингээд хүүхдийн хүчирхийллийн эсрэг маш олон ах эгч нар нэгдээд ийм өдөрлөг хийж байна. Чи ер нь цаашдаа хүүхдүүдийг яаж хамгаалаасаа, хүүхдүүд ямар орчинд амьдраасаа, ямар байгаасаа гэж хүсэж байна. Хүүхдүүдийн аз жаргалтай тэгээд дулаахан орчинд байгаа. Гадаа хүүтэн байгаа юм чинь дулаахан аав ээж нь хувцсаж байгаарай гэж шүү. Энэ бол хүүхдийн дуу хоолой тийм үү? Ямар ч тийм юу байхгүй, найруулга байхгүй. За миний дүү юу гэж бодож байна? Эцэг эхчүүд хүүхдүүдэд аз жаргалтай байлгаасаа, дээрээс нь хайртай байлгаасаа тийм. Аав ээжтэй хайртай шүү гэж хэлэх үү? Хэлэхгүй. За гоё штэ, хүүхдүүд ийм л гоё штэ. За миний охины нэр хэм бэ? Сэндрия. За Сэндрия энд одоо маш олон ах эгч нар аав ээжүүд цугласан байна. Энэ хүмүүс зориулж хүүхдүүдээ маш сайн хайрлаарай гэж хэлээд өгчихгүй. За. Эцэг эхчүүдээ та хүүхдүүдэд хайрлаарай. Яа. Ой яар мод. За энэ маш их баага шиг ер нь тийм бяцхан өөрхөн маш ирсэн байна. Нэр хэм бэ? Хэм бэ? Итгэрийг дуграад. Аачко гинэ. За ээжтэй хайртай шүү гэж ээж нь шүү дээ тийм. Ээжтэй хайртай шүү гэж. За миний охины нэр хэм блэ? За зэлмөө энэ ах ихснэрт энд байгаа энэ бацхан найзууд найзууд хүүхдүүдтэй юу гэж хэлмээр байна? Хайртай. Тики хүүхдүүдээ татаарай. Яа нэг их суучтаа шүү. Аяа бодохгүй одоо нэг энэ одооны хүүхдүүд аяа маш муц барьж байгаа тийм ээ. Мөксөн дээр нь зодгоос илүү сайхан Wi-Fi унтраах маш одоо арга тийм шүү. Хүүхдүүд бид зодоорой. За эдгээр бяцхан уус бүгдээр алга ташин баяр хүргэе. Хүчирхийллийн эсрэг алт клубүүд нэгдэж байна. Өдөрлөгт хүүхэд бүхний төлөө хүүхэд бүхэн инээж байхын төлөө хамт олон ураад нэгдсэн танай хамт олон талархал илэрхийлье. Та бүхний алтан шар зам үлзийтэй байх болтугай 90-904 бус байгууллага захин дэнх төлөв гэсэн байна. Атан дээрээ авин намайг өргөн чамайг арчил топлож үргэлжинэн Сүлийн модон цэцэгсийг хамгаална Сүдэр бодоса
Миний гэрт минь игдүүтэй өрмөн инхрийлэн эвэлэн эрдэнэ басан бэлэг минь үргэлж дуулан өрмөн чиний тухай Өдөө тэмэл хүслий чин төлөө ухай алган дээр тогтсон эрдэнэ минь чиний төлөө аав нь үргэлж хамгаалагч байх болон үргэлж өдөө Хүүхэд насан баяр баясал хөгжим хийвэл асаж бадаа Хүүхдийн хүчтэй эсэг нэгцгээ Гэрэлтэдэг бидэн давчаа Тавын цэцэтэй хэр янза гэж Миний охин Тансаг үгээр та миний хийлж Миний охин Таныг жисэн томпон басанч Миний охин Тасаж яваад цэцэг инген Миний охин Сүлийн модон цэцэгсийг хамгаална Сүдэр бутусаа Сүлийн модон цэцэгсийг хамгаална Сүдэр бутусаа